Эртээ урдын цагт гинэ. Энэ ертөнцийн эхэнд гинэ. Эдийн зөвгдөм балчирт гинэ. Зон олон энх тунх энгүй сайхан амьдарч байтал хорвоо ертөнцийг хомроглон авахаар хорон санаатан хар санаанда хамаг бүхнийг захирахаар хэрүүл тэмцэл хилэн омгоор дүүрэн хараалж ятг хийж гинэ. Үрд манддаг наран жаргаж үүлгэр цагаан саран шандаж орчлон ертөнцийг түнэр харанхуй нөмрөн авчээ. Ургамлан хатаж усан булингартан ан амтэн дайжиж асаг хад үерж унахад хүмүүс гай гамшигыг хэрхэн гэтлэх тухай арга чарга хайж ядаад мэрэгдийн орн руу ирч илгээж гинэ. Мэрэгд өгүүлрэн энэ ертөнцийн төгсгөлийг зогсоож гай түйтгэрээс авран гамшиг зовлон халах бяр эрдэм ухаан цогцолсон энэ тэнцүү долоон хөвөөнийг ол ард олонд амар амгалан авчрах агва тэр хүчийг нэгтгэснээр харанхуйн хараал айрлах лүндэн буй чин сэтгэлээс эвийг эрхэмлвэс чинхүү та нарын сайхан цаг ирнэ хэмээжээ. Ард олон зүг бүрт зар тарааж сүн далайг гаталж сүм улсыг давж хайгаадж авралын долоон баатрыг ис олжээ. Хар санаатан хамаг бүхнийг төвөөсээр ард олны итгэл мөхсөөрл байлаа. Сав шэм ертөнцийн хүн зам бултаараа өвдөг тохой нийлтэл өдөр шөнийг ялгалгүй мөргөн залбираадж тусыг ис олоод байтал өвнөтгийн шүтэм богд хан майнт хайрхан зоргол хайрхан дэлгэр хаан хайрхан бат хаан хайрхан чандман хайрхан зогсоод хайрхан улсын онгод шүтэн долоон баатрыг өгөөжт өврөөсөө төрүүлж хорвоо ертөнцийг авар хэмээн илгээж гинэ. Эх нутгийн эх улсын шүтэн долоон баатар аргамаг хүлгээ унаж алтан эрдээ сугалж хорон санаат харанхуйн хаантай тэмцэлдэн байлдаж хар хараалыг эвийн хүчээр дарж инх сайхан цагийг эргүүлэн авчирч гинэ. Баатар эрс хатуул цагийг халж хараалыг тасалан хамаг ертөнцийг авраад хан тэнгэртэй задарч хамтдаа гэрэлтэх шанага долоон од болж өнхөрсөн гэнэвидэ. Энхүү ирэлхэг долоон баатрын гавья домог болон дуурсаж сайн цагийн эхлэл шанага долоон од хорвоо ертөнцийг ивэдэг болсон гэжээ. Эдүгээ цагт эх нутгийн иргэд төв нутгийн залуусан алтан шанаг хэмээн дээдэлдэг болсон гэдэг.